За яг бид хариуцлагаас ухтаахгүй л гэдэг нь ахаад төсөв дахиад гар хүрэхгүй гэх баталгаа байгаа юу? Хэрвээ одоо ахаад оны эцэс рүү намар тийшээ ахаад төсвийн тодтгол хийвэл хэн хариуцлага хүлээх? Нөгөө талдаа ерөнхий сайдаас түрүүнд манай энэ гишүүдийн яриаг би сонсоод очиход танай намын бүлэг дээр нэг ярьсан юм шиг байна. Төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр их ухаалаг цомхтгоно гэж яриад их юм. Би одоо тэрийг чинсаа ойлгосонгүй. Таны ярианаас бол 9% буюу нийтдээ 230 мянгаас 9% гэдэг чинь 21 мянга орчим хүнийг цомхтох тухай та ярьсан шүү дээ. Төрийн албан хаагчдыг. Тэгээ ухаалаг цомхтгоныг нэг жоохон тодруулаад өгч. За ерөнхий сайд хариултах уу? За ерөнхий сайд хариулт өгье. За Ганбаатар гишүүнээ тэр ухаалаг цомхтгол гэж юм яриаг л би мэрэгжлийн үнэлгээ буюу аттестатчил хэрэгжүүлнэ. За эхний ээлжинд одоо аваагүй орон тоон дээр тэр сайн зураг гишүүрээд ирсэн орон тоо хэмэл өсгчөөд тэндээ орон тоо авахгүй цалингийн санг нь ашигладаг ийм үзэгдлүүдийг дасан зогсоож эхний ээлжинд аваагүй орон тоонуудыг цомхтгох нь 6000 орчим гэж тооцож байгаа. За дээр нь төрийн албаны шинжилэл байна. За тэгээд төрийн зарим чигүүргийн хувийн хэвшил шилжүүлэх, захимжуулах, за энэ давхардлыг арилгаж, одоо жишээлбэл өнөөдрийн 28 хороог татан буулгаж байгаа, 9 санг татан буулгаж байгаа энэ бүх өөрчлөлтүүдийн үр дүнд бид нар энэ жилдээ эхний ээлжинд 6000, за эх жилд 7 энэ оны эцсийн мэрэгжлийн үнэлгээ аттестатчлалтай хослуулан төрийн албыг илүү цомхон чадварлаг